Сайн бацгаана. Миний Монголын элэгнэгт юу хайртайхан дүүс минь. Пиццанаар минь. Элэгнэгтэй юм бол элэгнэгтэй юм шиг бай. Хар элэгтэй юм бол зайл миний Монголоос. Зүг. Монголд үгснээ хийгээд байгаа. Зайлаач. Зүг. Хар элэгтэй бол тэр хар элгийнхээ газар руу яваал тэгэл дижинэ сайхан амьдраач тээ. Үгснээ хийгээд байгаа. Элэгнэгтэй миний ард түмэн бол намайгаа дэмжээрэй. Маргаашнаас энэ хулгайч нартай алалцсан. Энэ итрэтах нэр. Хин ч швагийн нар толгой дээр гарцсан. Хин нэг нь ёроолд нь очсон. За энэ цөвөн цаг, хүнд хэцүү цагийг гэтлэх анхны шангийн тавих хөв зүйтэй хүн бийжээ. Яг би одоо ингэж бүхсдлогоод амьдрал бүхс долоохгүй ч амьдрсан гэсэн одоо сайхан л амьдарч штт тийм үстэй. Тагаа дотроос одоо тэгээд гарч байгаа үстэй мэдж байгаа үстэй тий. Би одоо доош нэгээд яах вэ? Урд нь бол яг та идэг доош нэдэг байлаа. Ягаад доош нэдэг байсан юм? Ухаар болох гэж тийм ээ. Бидний өрсөлдөгч байсан орон бидний толгой дээр баач хийж гин. Бидний баач хийж исэн улс бидний толгой дээр гараад ирсэн байх шүү гэдэл ухаарачтэй гэдэл хараад зүгтэг байсан. Аавын хуваар, эцэг хүний хуваар, бурхны хүүгийн хуваар хараад зүгтэг байсан. Нэгт хоёр толгойтой явах те тэгэл үнэр танараасаа болол миний арчаагүй биш. Би өглөө нэг шүршүрт ордгийн орой нэг шүршүрт ордгийн. Маргаашнаас ихлүүлээ шүршүрт ороод жогоогоо сайхан лайваар харуулад тэгээ гарч явж гэж би бодож байна тий. Арчаагуудын өмхөн үнэртэй биш шүү тий. Үнэхээр хов тавилангийн ирэхээр манай ээжийн дүү онон гэд нэг ажилгүй арчаагүй энэ Максин Ганбаатрын Амгалан Баатрын гэд нэг улсын хурлын гишүүний ивент тэгч. Амгалан Баатарт юу байдгийг нухон гөлөг тий гудамжны гуйлах чийт наадах чаа. Галийн Баатартай нийлж явсан хараг гөлөг. Одоо үдий шоронд байж ах хэвээр биз даа байхгүй. Би тэгж бодож ин хардж байна. Тэр нэг манай Максин Гамба гэдэг нэг хачин бицтэй ивент гэдэг байгаа юм шиг байлээ. Араа мандаж яаж янараа. Маргаашаас эхлүүлээд Амгалан Баатартай чат бичих юм бол чамайг би мэдж байгаа шүү. Ер нь амгаатай харилцаа холбоо тогтоосон хүн бүрийг удахгүй би хаан болохоро орчин үеийн хэвлэгээр ерөнхийлөгч болохоро бүгдийн шалгана, гөлөг болгоно. Тийм байна. Тэрний найз Максин Ганбаатрын найз. Максин Чирэн цэмдийн дүүгийнх нь найз. Онон гэд нэг арчааг билжирсэн юм байсан. Өөрсдөөс нь асуу. Тэрний авгаа гэд нэг хачин холмос мөнхөө гэдэг юмас холмос авцсан уучлаарай. Тэрнийг амжилт гэж тухайн үед харанхуй бүдүүлэг нэг юм байлаа. 9 шидийн дестран тэлдэг онгаа мэргэлж явж иж одоо өнөр танаар бүр тэлдэгэ болсон. Тэрнээс болоод ингээд баларчаад ингээд доош ороод байгаа юм. Тэгтээ ямар арчаагүйдээ би доош орсон биш. Усанд ордгүйдээ би доош орсон биш. Маргаашнаас эхлүүлээд алцгаар шигтлээ. Тийм тэгээ хувь төвлийн яаж шийдэх нь хамаа авахгүй. Ер нь бол Чингис хаан бол шууд Чингис хаан болчихгүй шүү дээ. Өмнө нь олон сайхан авгаа хүмүүс гүүрийн тавьж, замын засч, шатыг бэлдэж явж иж Чингис хаан болж гарч ирсэн. Хамаг Монгол улсыг за хот улаан хаанаас эхлүүлээ тийм ээ. За хаан бол хаанаар төгсгөл болгоод Эсүгэ Баатар гэдэг 10,000 юмнууд тийм ээ тэмцэж явж ижил нэг шат тавьсан учраас тэр шатан дээгүүр Чингис хаан гүйсэн баггүй юу. Тэр шатных нь эхлэлийг тавьсан хүн тухайн үедээ одоо Монгол эзэнт гүрний хаан за магадгүй хүн нэг үеэс ч гэдэг юм уу тавьсан байх. Төв хүлэмжлэл тавьсан байх. Тэгэл одоо энэ цаг үед энэ зүүн цагт би 50% тавилантай байж яг би өөрийгөө нэг айхтар хаан болоод алцаад Чайнаг ялна, Оросыг ялна гэж би өөрийгөө хэлэхгүй. Америкийг ялна гэж би өөрийгөө хэлэхгүй. Тэгвэл би ямар ч үсэн ихнийхэн шатыг тавина. 50% тавилантай байж. Яг улгаач нар намайг нэг гадуурхах доош нэг ганцхан шалтгаан байгаа. Тэр нь юу? Өмхийн үнэртэй. Би арчаагүйсээ болж өмхийн үнэртэй болоогүй, тийм ээ? Арчаагүй
ээжийн ах дүүсийнхээ буйнаар хар гайгаар ийм болсон юм байгаа. Гэхдээ би маргаашнаас эхлээд өглөөд усан дороод оройд усан дороолоод харуулад явна тийм ээ. Усан дороод байхад арилахгүй байна гэдэг чинь бас өөрөө ярьчаагүй байх биш шүү дээ тийм ээ. Тэр нэг миний арт юм ойлгоно үст тэгээ намайга дэмжин үст дэмжихгүйсэн ч хамаахгүй тий. Түүхэнд олон янзын л хүн байгаа шүү дээ тийм үст. Яа хүн бүхэн шүү дээ ямар чанарын ялгаа байхгүй шүү дээ тийм ээ. Тэгж оджийн дэмжихэн дэмжээд тэгэхэд нэг хачи юмнууд ирлийн зүуд бид стандарт тэгээд лалрууд нь тэгээд үзий хатна үз. Тэр нь бол эмзэглээд хамрасаад байх юм байхгүй. Тэгээ үзэх юм үзээд туулах юм туулаад амьдрал ахуйгаа босгоод яг уу ихнэр бит хоёр нэг хоёр талаас оосон босчлоо. Бас хэлжилаа. Гэхдээ би бас нэг арай дээр чандамтай уцтай ихнэр мэн нэг тортой уцтай бит хоёр нийлж исэн. Эхнэртэй бас яг нэг хүмүүсийн зүуд мөрөөдөл шүү дээ. 3 дэлгүүр байгуулад өглөө. 3 дэлгүүрийн маань нэг яг нэг нийт үнэлгээ бол нэг за яг нэг 2 тэрбум төгрөг болох байх. Баян шүү дээ би чи. Тааttайгаа л нэг зэндаа нэг дороос ихэлсэн учраас л адилхан байдаг болохоос ш. 2 тэрбум шүү дээ. Тэг яг нэг байр савтай хашаа байна уу байна. Байр сав байна уу байна. 3 дэлгүүр байна. 2 тэрбум төгрөгийн өмчөрөнгө байна уу байна. Энийг маллаа цаашаа 10 болгоё 20 болгоё 100 болгоё гэд явах боломж байна уу байна. Яг уу бид энийг их нэртэй үлдээгээд миний ихнэр олигтой хүн бол тэгээд цааш нь аваад явнаас олиггүй бол тэгээд ачааг үзэрвэл тэр үз тийм ээ. Одоо би бол нугаадах юм баггүй. Ихнэрийнхээ манай ихнэр чи ээжээс дөрвөлээ. Тэр 3 үлдсэн 3 нөхрийн зөндөө торцсон тордлого авахгүй юм байлээ. Годомжны гуйлгч юм байлээ. Эхнэрийгээ бол одоо ямар ч сан тордоод ямар ч сан нэг 3 дэлгүүртэй, нэг байртай, нэг хашаа байшинтай, 3 хүүхэдтэй. Ямар ч байсан хинээс тутгааргүй сайхан амьдраад явах боломж олцоог нь хангачлаа. Тэгэхэд ингээд цааш нь зүтгэж яг одоо ингээд энэний цаашаа бол одоо тэгээд нэг бол хулгай хийн, нэг бол тэмцгсэн ингээд энэ замын уулзуур дээр ирчлээ. Тэгээд их нэртэй энэ бүх юм үлдээгээд тэгээд цаашаага би үзье гэж бодож байна. Одоо тэгэл яг хуу над бол нэг хайгаадах юм байхгүй. Тэгэл хүн үхэн шүү дээ. Одоо гашуун туршлага түүгийн гашуун туршлагч байна шүү дээ. Тийм үстэй. Чингүүн жив яага баларсан юм бэ? Амьд үлдэх гэж яваал баларсан шүү дээ. Амарсанаа яага баларсан юм? Амьд үлдэх гэж явж байгаа л баларсан шүү дээ. Хүн бол ингээд нэг бол зөрөгтэй өгцөн дээр юм билээ. Нэг бол зөрөгтэй юм хийж бүтээсэн дээр юм билээ. Чингүүн жив шиг амарснаа шиг тэгж гөлөг болж үхээд яах вэ? Бүкс долоож хошног долоож тэгж ам зуусан нэр зүүж дотроо ингээд шаналж үхэж талдорж яваад яах вэ? Зүг. Тэгээ маргаашнаас эхлүүлээ сайхан үзэл тарна. Эцээ хүртэл үзнэ. Ямар ч байсан нэг шат болно. Монгол үндэстэн өөрийн гөлөг байсан Оросын дор орцсон ахаа гэд явж иж болохгүй. Өөрийн одоо боол байсан хятад үндэстний дор ахаа гэд бас явж иж болохгүй. Америк одоо Европ бидний үед сураггүй байсан шүү дээ. Та нар одоо би нэг ухааруулахгүй аль бачимддаг юм байгаа. Монголчуудыг доромжилдаг юм байгаа. Өөрөөс чинь дор бүр дорын дор яроолд явж исэн хүмүүс өөр чин дээр гараад дээрээс чинь баага шигээд байгаа учраас л би аргаа бараал орилж чаралдаг юм байгаа. Энийг ухаарж байгаа хэсэг хүмүүс байгаа. Ухаарахгүй хэсэг хүмүүс байгаа. За яг хөө тэгээд ямар ч байсан ихний шат болохын төлөө маргаашнаас эхлүүлээд тэмцэн архиныхаа зоригоор явж ийн мовж ийн чиг шиг чам шиг тийм ээ Амгалан баатрын тороол хийж гуйлг гуйж тийм ээ архины мөнгөгүй хоолны мөнгөгүй аваа хүүхдээ гов алтад үлдээчээд Улаанбаатар тороол хийж яваагүй өөрийнхөө мөнгөөр сонгогдож гарч ирсэн. Амгаланбаатар надад 1000 цаас өгсөн үү? Бид чи надад 1000 цаас өгсөн бол гүйлгээгээ харуулчих. Миний нэрийг барьж авчиж Максийн гамбагаас хэдэн цаас зовчуулсныгаа өөрийгөө юу гэж бодоо вэ? Гөлөг минь. Угаацсандаа сагсанмаар гөлөг. Хинч биш пиццанаас толгой дээр шээж байгаа дунгууд үнэхэрийн төвчээр барагдаж байна. Дэсэн хэд арай дэмдэж байна. Тэгээ маргаашнаас бурхны хүүгээ дэмжээрээ алалцсан.
Алдсан гэдэг нь яг өөрийнхөө хэмжээнд л алдсан. Магадгүй Чингис хаан шиг хувь заяан буян буян заяах юм бол дэлхийг эзлэнэ гэж үзнэ. За магадгүй тэгээд одоо хин ч байдгийн Мантгаас Цаатны хувь заяа байвал Монголыгоо усгана. Тэгээд бүр хувь заяа байхгүй бол нэг шоронд очиод нэг хөвтөж байгаа дөхөн л үз сайн даа. Нельсон Мандела шиг 45 жил шоронд хөвтөж байгааг гарч ирээд улсын ерөнхийлөгч болохыг хэм бэ гэхөө. Бас хувилбарууд байна. За тийм байна. Хулгайч нар торолууд таанарч хэлэхэд та нар шиг амьдрах гэж аргаж яваа хүн бол би биш байгаа шүү. Та нар намайг сайхан хурцлж байна. Маргаашнаас би дахиад хэлье. Би бүр болигэхэд Амгалан Баатрыгаа тэврээд хэвтчих чадaltaй хүн. Мөн үү? Нөгөө газар лөө. Тий. Маргаашнаас эхлүүлээд болигэхэд Амгалан Баатрыг тэвэрж хэвтэнэ. Боломж олдох юм бол Монголыг усгана. Дэмжээд өгөөрэй. Дэмжихгүй бол тэрлүүц нэг тэг уйлан дуурайдах юм байхгүй. Хийх юм хийцэн. Яг уу тэгээд хүүхдүүдээ бол тодорхой хэмжээнд яг баг хүүхэд нь ялах байна. Гэхдээ том хоёр хүүхдээ бол хөөрхөн хэмжээнд бэлдсэн. Тэгээд юу сайхан бас яг уу одоо нугаадах юм байхгүй. Одоо тэгэл хавийн сургууль сурдаг. Ангийн одоо бүхэл медалуудыг авдаг. Сургуулийн бүхэл медалуудыг авдаг. Цаашаа жоохон аав нь байсан бол өшөө улс дэлхийн медалуудыг авах байсан байх. Гэхдээ аав над муугар утгах шоронд орно. Тэг соронгоос загтлүүчээ дэгэрээ ингэрэгээд тахад учир нь олдно. За тийм байна. За Мангаржуу Батэрдэн аврагын метийн гүдгнүүдийг бүр гөлөг болгоно. Тэднийг бол дэвслэнэ. Үнэхээр хорсол бол дэцэгтэй тулж байна. Нэмд орж хэрэгжи бүгийн хүүхдийг би гөлөг болгоно. За тийм байна. Маргаашнаас эхлүүлээд тэмцээд эрх ашиг нэгж байгаа хүмүүс нийлнэ үз. Үнэхээр үзэл санаа нэгж байгаа хүмүүс нийлнэ үз. Чингис хаан шиг эрх ашиг нэгж байгаа хүмүүстэй нийлж яваад үзэл санаа нийлж байгаа хүмүүстэйгээ нийлж яваад тэгээ эцсийн үзнэ. За тийм байна. Торолуудаа архиныхаа зоргоор солиорж байгаа хүмүүстэй тийм ээ хандаж хэлэхэд маргаашнаас эцсээ үзнэ. Үнэхээр өнөөдрийн хувьд бол эрүүл ухаанаар харах юм бол боломжгүй нөхцөл байдал. Амьлал хэл ахвал дээжигтэй тулцсан, хулгайч нар бүх эрх мэдлийг авцсан. Ядчихад одоо монголчуудын амралтын үйлрэл эхлэх гэж байгаа лайвыг сонирхохоо болж байгаа тийм ээ. Одоо нэг 3 сар амрыг даа гэдэг одоо бүгд ийш тийшээ хайш тийшээ тийм ээ. Боломжтой энэ ийш тийшээ гадаад руу амрыг дунд зэргийнхэн нь амралтанд даврыг бүр ядарснууд нь хөдөө очиж нэг ах トゥ содон дээрээ толгоо хоргодъё мэдрэлийн амраа тийм ээ одоо бүх одоо нэг стresснээс салын малыг гэж байгаа энэ хэцүү үед тийм үү одоо хүн эрүүл ухаанаар бодох юм бол ямар ч боломжгүй үед босч ирэх хувь тавилантай байж ер нь боломжгүй юмнаас л хүн боломжийг босгож иж амжилт гаргадаг юм байлээ тэгэхээр амжилт гаргахгүйсэн ч гэсэн тарамсах юм байхгүй амарсан шиг жингүн жив шиг гөлөг болж дуусч болохгүй. Зөрөгтэй цогтой Манлаа Баатар дамжин сүрэн шиг босоогоро болиё гэж бодоход болжгүй л Чингис хаан шиг. Тэгэхээр Чингис хааны хувь тавилан над дараа байхгүй хаа. Тийм. Ямар ч нэг дундуур зүтгэл гэж бодож байна. Манлаа Баатар дамжин сүрэнгээс Чингис хааны хооронд ямар нэгэн амжилт гаргахын төлөө маргаашнаас эхлүүлээд тэмцэнэ. Үхэж чадах надтай нэг дээр баярлаа баяртай.